Манайх гэр бүл болоод баснаас хойш удалгүй ногоо тарьж эхэлсэн. Манай ээж аав ногоо шин хүмүүс байсан. Манайх 90 хэдэн оноос л гэрийнхээ хашаанд тэр ногоо тарьж эхэлсэн. Тэгэл одоо хойшоо талбайгаа жаахан том болгоод 2 хөлөмжтэй манай хүн 2 хөлөмж дархалсан өөрөө. Тэгэл тэрэндээ өвөрсөй помидор амт шинжээгөө тарина, гадаа талбайдаа бус ногоогоо тарина тэгэл. Хүнсний салбарын бүх цаг үеийн түүхэнд дэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн. Өөрсдөө тарьж, ургуулж, хурааж, боловсруулж, эцсийн боловсрсон бүтээгдэхүүнээ зөвхөн өөрсдөө зориулж, сэтгэлээ шингэн хийдэг болохоор тэр юм. Шилдэг шилмэл хүнс хэрэглэгч өрх айлбал Дорнод аймгийн Дашбалбар сумын өрхийн аж ахуй эрхлэгч Базар бүрийн Батмөнх болон түүний гэргий Бадам доржийн Намжил нарын гэр бүл юм. Хашаандаа аз жаргалтай амьдардаг Дорнод аймгийн шилдэг ногоочин өрх хөдөлмөрч гэр бүлийг танилцуулж байна. Жилдээ манайха нэг тоон гарын төмөс нэг 500 кг ловон өвөрсөй тэгээ төрөл бүрийн 10 гарын төрлийн ногоо тарьдаг. Бүгдийн даршил савладаг. Манайх өхөр нүдний нэг 50 гарын 60-аад боттой. Энэ жоохон шасарганы моттой. Шасарганы маань ч тэгээд ахиу ургас өгч чадахгүй болж мөрөн тэр ичэндээ. Өхөр нүднээсээ л сайн аавна. Тэгээ сүүлийн үед өхөр нүдний маань ургас их байгаад өхөр нүдээрээ бариан эм жимсний дарс хийдэг болсон. Тэгээд ловонгийн нохош хийдэг. Ловонгийн нохшоор надад жил өсгөлэн хөдөлдаанд нутгийн брэнд бүтээгдэхүүн гэдэг өргөмжлөл авсан. Тэгээд бид хоёр ингээд ногоо тарих дуртай. Тэгээд гэр бүлийн хүүхдүүд бүгдээрээ л тарина. Хавар тарина, 100 арслан, намар хураан, тэгээд дарслан савлан энэ чинь бүгдээрээ л гэр бүлийн ах トゥ хамаатан садан бүгд л гар бие оролцож бүтдэг ажилчтай ганц 2 хүний хийдэг ажил биш. Зарж барлуулна. Тоон гарын төмсийг өөрснөө идэж барахгүй шүү дээ. Хүмүүс зарна л ловонгаа тэгээд бүхэл юм зарна шүү дээ. Одоо энэ тавьсан энтэй бүгдийн зарна. Энэ консервлох ногоо дарслах нь хамгийн ажил ихтэй. Энийг хийхэд бол зөндөөх хөшгөлмөр ордон шүү дээ. Хүүхдүүд шилээ угаана. Тэгээд ариутхан савлан ногоо хэршин энэ чинь 2 хүний хийдэг аш хүүхдүүд маань бүгд хийдэг. 2 хүүнээ хэмнэ байдаг хөдөө мал дээрээ. Нэг басхан аймагт өргөнтөн одоо нэг охин бит хоёртай байна ингээл бүгдээрээ л хийнэ нэг шин. Малтай мал руугаа явна, өвс хадлангаа авна, хонь малаа төлөөлнө ажилтай. Өглөө манайх нэг 6 маргагийн үеэр бодно одоо бол 100 бол тэгээд л эртэл басан шүү дээ. Ажил амжуулах гэдэг. Тэ араа онтон ажил амжуулах. Одоо тэгээд л хүүхдүүд маань том нь инквер, дараашийн охин инкма, дараашийн охин сүрмэ, баг хүү маань ширнэн гэдэг. Манайх 4 хүүхэдтэй. 2 хүүгийнх маань 2 хүүхэдтэй. Том хүү 2 ихэр хүү охин 2-тэй. Баг хүүгийнх маань 2 хүүтэй. Охин маань 2 хүү 1 охинтой. Баг охин маань гэр бүл болоогоо дахандаа. Тэгээд ирж арслан тэдлэн ирж арслан ногоогоо тарилцсан, намар хураалцсан тэр ажлыг бүгд л хамтарч хийн. Дүүнэр маань ирнэ. Манай хүнийг Базар бүрийн Батмөнх гэдэг. Манай хүн чинь 2 хөлөмж тэгэл хийхгүй юм байхгүй. Гадуур төмөр төдөг насаал явна. Энэ зүүн талд байгаа энэ гараа шиг саяхан хийсэн. Зөөврөх зам болохоор сайны пим болно. Өвөл болохоор гарааш болно гэд ийм юм хийдэг. Гарааш хэдэн 10 төмөр зангидаад тэгээд хийсэн юм аа. Манай энэ чих жаварсагдаг газар юм. Тэгээд бас зүгээр ил бахаар бас маш их зарцдаг. Тэгээд бас нэг жоохон ч нөмөрлөх юм уу гэж бодоод өнөө намар хийсэн юм аа. Тэгээд унаас цагт яханд юу галтооны юу шоглох болох юм уу? Зөөгөөд хажууч нь хөдлөх юм аа. Тиймэрхүү журмаар хийлэг юм тий. Яханд тэгэхэд. Манай хань юу ногоо тарихад дуртай. Аавжийн хуусан тарьж. Тэгээд ногоо ихэд тарих ханирхалтай. Тэгээд хоёулаа тэгэл хамжаад хүүхдүүдтэй хамжаад тарьдیں۔ Да. Тэгээ хүүхдүүдтэй хамгаан гол бас сөвөр хужаагийн ногоо биш бас сөвөр
ногоо дүүрэх зорилготой. Тэгэл намраас эхлээд ахиж ургалтал энэ тарсан ногоогоо идүүлдэг. Манай хүүхдүүд ногоо худалж авахгүй л дээ. Бид хоёр хамгийн гол бас эрүүл мэндийн бас ногоо тарьд юм байна. За энэ өхөр нүдний дарсыг бид өөрснийхөө түүсэн жимсээр хийдэг. Тэгээд 2 сар хэртэй болоод одоо болж гэн болов гэж боддог. Тэгээд савлаад л энийг маань энэ сумын хүмүүс завн хүн амтан бэлгэн дүгнгээд лавна. Тэгээд тэгж янзалдаг энийхээ. Дарсалсан ногоо бол яах вэ? Өөрснөө шидэн хүн амтанд шүгнөвдөж гэхэд л хүн авдгийг хүмүүс. Том холоо юу? Энэ том холоог битгэд олон жил тарьж байгаа. Одоо жил бүхэн л юм 20 гаруй кг холоо ургадаг нэг том нь 20 гаруй кг болдог. Яагаад ийм том болох гэдэг юм? Мэдгүй. Одоо энэ холоогоороо цаа юу хийнэ гэж бодож байна? Одоо икра хийн. Одоо нэг шин арилган жигнэн лов моонтой холн тэгээд нэг шилсэн икра байдгаад орсих. Яг тэрэн шиг л юм хийж. Тэгээд энэ шин одоо ингээд тийм амархан муудахгүй шүү дээ. 5-4 сар болтлог байж гэн. Тэгээд л совруулаад хийгээд л дараашийн ногоонтойгоо залгана шүү дээ. Төмөстэй хөрөн манжин гэдэг технологи та хаанаас олж ирэх? Хүмүүс одоо энийг дийдэж үзээ юу гэж байгаа. Би бол одоо анхудаагаас сонсож байна. Энэ яах вэ? Зүгээр өөрөө санаад бодоод л хажуудах тэр алаг салаад хийдэг жор байдаг. Энийг манай нэг энэ урд хөршайлын хүүхэн над хэлж өгсөн юм. Тэгээд тэрнээс нь сэдвлэж бодоод тэгээд төмөстэй хөрөн манжин дарж үзвэл ямар байх вэ гэд хийсэн. Одоо болоод л байдаг байх. Хүн дуртай л байдаг шүү дээ амсаж үзээд. Энэ хүрэн сонгиныг бид хоёр наднан хавар хот яваад хийлийн 10,000-аар авсан энэ хүрэн сонгины үрийг жоохон сонгинод. Тэгээд 1 кг сонгин авчаад тарьсан чинь 17 кг болсон. 1 кг-ээс. Энэ сонгиныг бол энэ манай суманд хүн тарьдаг энэ зүүрд байдаг сэвжид гэж нэг ихш байдаг. Тэр над анх 16 ширхгийг өгчээсэн. Энэ боорынхийг. Тэгээд тэрийг 2 жил идэлгөө тариад 50 тампо авчээсэн. Одоо бол энийг зөндөө ихийг авдаг манайх. Бүтэн жил идэн тэгэл зарна тэгээд хүүхдүүд идэн тэгэхэд энийг бол их тарьдаг. Тэгээд нөө бас голланд үргээд Оросын юм жижиг бас шар сонгон тарьдаг. Тэр маань одоо зараад дууссан байгаа. Энэ шашгийг бол манай нэг дүү охин хийж өгдөг юм аа. Хэд нэг бид хоёр дэднэн билүү уран шүлөө нэг юу нэ сойрхлын шилэнд хийгээд ярилгаа нагаад Улаанбаатар явуулсан. Тэгсэн чинь сойрхлын газраас ярьж байна. Манай өмчөнд битгээс савлаа гэсэн штеп. Тэгээ сойрхлын шилэн савлахаа болоод одоо ингээд л боргогийн шил одоо юу болцсныг нь савлаа штеп. Одоо сойрхлоос айгаад. Дорнод аймгийн Дашбалбар сум. Өөрийн хашаанаас амт хийгээд сэтгэлийн цэнгэлийг эдлэн гэдэг энэ юм. 10 төрлийн хүнсний ногоо, 2 төрлийн жимс тариалж, ах дүү, үр хүүхдүүдээрээ бүтэн жил хэрэглэх амтд ногоо, жимс, дармал, элдв зүйлийг хийж бэлтгэж амьдрал ах уйдаа хэрэглэнэ. Тэд юугаарч дутхгүй. Эрүүл бас жаргалтай, бүлсэг, хамтаж, гол нь хөдөлмөрч. Өөрсдийн дарсаа шимэн, гараараа бэлтгэсэн жуус, шүүсээ ууж, элдв төрлийн нарийн ногоог хүнсэндээ хэрэглэх нь тэдний гэр бүлийн өдөр тутмын хэрэглэн дээд зэргийн тансаг зоогийн ширээг бүрдүүлнэ. Бүр өдөр бүр шүү. Ямарваа нэг юм өөрийн хийсэн хөдөлмөрлсөн юмд харахад сайхан байдаг. Одоо баярлахаас өөр яах вэ? Одоо хүмүүс баярлалаа л гэдэг. Тарьсан ногоогийн наашаа хүн хараад гой ургаж яана гэхэд ургажсэн ногоо маань хүртэл сэргээд байх шиг санагддаг. Би хүнд ногоогоо хийсэн хөдөлмөр бүтээлээ харуулах дуртай. Одоо ингээд хавар тарьчаад л уулаан газар байснаа утахгүй жоохон ч гэсэн ногоо юм гарахад чинь хүний урам өөр болно. Тэгжээд л утахгүй цэцэглэн, тэгээд жимсээ гүн, тэгээд намар хураана. Энэ бүхэн чинь хүндэл сайхан л мэдрэмж төрүүлнэ. Манай сум чинь улсын тэргүүний сум. Тэгээд л ажиллаж хөдөлмөрч тэгээд л элбэг хангалуун мандаг газар штэ.